Тэгээд алт юу юм бэ гэх юм бол цаана counterparty risk гэсэн байхгүй. Алтыг өөрийнхөө safe юм уу орны доор хийсэн юм бол хинч булаагаад авч чадахгүй, хинч зарцааж чадахгүй, хинч чам санкц тавих боломжгүй, хинч хүчингүй болохгүй, хинч Зеленскийг шилжүүлэх хэрэггүй. Тийм учраас алт болох байхгүй. Counterparty risk. Тийм учраас алт тийм үүрэг ролыг ингээд биелүүлдэг байсан байхгүй. Одоо буцаага тийш явж байгаа шүү. За манай Дэлхийн банк мөнгө шоуны энэхүү ээлжил дугаар тавтаа морил мэдээж манай энэхүү ээлжил дугаарын ивент итгэгчээр манай Pepperstone компани ажиллаж байгаа. Pepperstone-д таад маань доорх линкээр бүртгүүлээрэй. Тэгэхээр энэ дугаарын төсгөл бас дахиад жоохон Pepperstone-ийн талаар хайлтад мэдээллүүд өгнө. Геополитикийнхаа дагуу, шинжилгээнийхээ дагуу амжилттай арилжаа хэмээр байгаа юм бол бид нартай хамт арилжаа хийжээрэй. Арилжаа. Тэгээд анхны арилжааны бичлэгүүд нь анхны арилжаануудаа хүмүүс маань хийгээд эхэлсэн байгаа. Одоо Nvidia жишээлбэл аюу хөрсөлтөд явж байна. За тэгээд евро ерөөхдөө дайггүй явж, евро долларын дайггүй явж байна. Хэд хэдэн пипууд авцсан байгаа шүү. Өнөөдөр бас хоёр шинэ арилжаа нэмэгдэж байгаа. Тэгээд та бүхний мэйл дээр шинээр бүртгүүлсэн хүмүүст эхний мэйл нь бас өнөөдөр очино. Мөн шинэ мэйл нь одоо бүх хүмүүстээ өнөөдөр оройд багтаад очино манай багийн гишүүн пунаа гэдэг. За өнөөдөр тантай юу ярмаар байгаа юм бэ гэхээр энэ хоёр дайны талаар энэ хоёр дайн хизээ дуусах юм бэ? Тэгээд хамгийн гол нь эхний слайд болохоор хүмүүс ярьж байгаа. Ормосын хоолой одоо бид нэр сүүлийн баг хэдэн сар ярьчуу. Нэгдэх төгч чинь. Дахиад хилцлүүд хийгдэж чинь. Тэгээд энэ хилцлүүдийн та subject-ийг харах юм бол Ираны нийслэл ерөнхийдөө бол бүх явж байгаа урсгалыг хянана. Тэгтээ шимтгэл авахгүй. Ер нь би танаас юу асуумаар байгаа юм бэ гэхээр энэ одоо хилцлийн бүтэц яг ямар хизээ дуусах юм бэ гэж хариулж байна. Украины дайн одоо ингэсээ дуусна гэ би ингээд хэдэн сар жилийн өмнө далчнаад байсан болохоор тийм ээ мэдхгүй. Одоо зөвхөн мэдхгүйгээ хүлэн шишээрэй гэж. Тэгээд яг уу энэ дайн үргэлжлэл байна. Хаашаа явж байгаа нь тодорхой, геополитикийн өөрчлөлүүд нь айгүй тодорхой. Тэгээд энэ геополитикийн өөрчлөлүүд шинэ трендүүд эхлүүлж байгаа. Эний дагуу ерөөхдөө амжилттай арилжаа хийж байгаа болохоор ер нь бол миний хувьд дуусахгүй байвал зүгээр айгүй муухай сонсогдож магадгүй. Гэхдээ яг айгүй олон хүмүүсийн мөнгийг өдөрч байгаа. Тэ амжилттай өдөртөж байгаа. Айгүй олон хүмүүстэй янз бүрийн арилжааны саналуудаа хуваалцаж байгаа. Тэгээд тэд нэр ерөөхдөө тэ өдөр болгон над руу баярлалаа. Сая наадмын үеэр бас хэдэд мессеж ирсэн тэ. $10,000 би даснаас ноогтлашгаа гаргасан. Өстой баярлалаа идрээ ах амхаа гэсэн юм ирж байгаа болохоор энэ үргэлжлээд байвал надтай хамт бид нартай хамт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол ашигтай. Гэхдээ энэ дайн дуусчаараа дараагийн тренд угаасаа гарч ирнэ. Америк үргэлж дайн хийдэг. Тийм учраас нэг дайн дуусчаараа дараагийн дайн эхэлдэг байхгүй. Тийм учраас дуусч магадгүй тэгээд дараагийн юм угаасаа энэ мөнгө угаалтын систем болохоор дараагийн мөнгө санхүүжил угаасаа хэрэгтэй болно. За. Тэгээд шимтгэл авахгүй гэж энэ subject төр бичсэн байна. Шимтгэлийн талаар бас нэлээдгүй маргаа улс болгон хийсэн. Энэ хормосын хоолойг нээх бүтсэн. Миний ойлгосноор бол ерөнхийдөө хойд хэсгийн Ираны удирдлагадор байна. За урд хэсгийн болохоор Уман, Америк нэгдсэн улс ингэж хоёр хэсэг, хоёр лейн одоо хоёр машин замаар бол хоёр игнэ болгож хуваах ухааны юм яриад байгаа. Энэ дээр та дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм бол яг хөө энийг бол эхний санамж бичгээр угаасаа хүлээн зөвшөөрсөн байсан. Иран юу ч хэлсэн бэ гэх юм бол за окей. Нэгдүгээрт Америкчууд юу бодоогүй юм бэ гэх юм бол за окей одоо Ираныг бөмбөгтөд эхлэх юм бол тэд нэр хормосын хоолой хаачихгүй байлгүй дээ гэж залбирлаа. За тэгээ ингээд бид нэр Ираныг бөмбөгтөд эхлэх юм бол эднэр ингээ арабын орнуудыг бөмбөгдөхгүй байлгүй дээ. Ийм тэнэг мэтийн таамгууд байсан байна л да. Гэхдээ Иранчууд юу ч хэлсэн бэ гэх юм бол за та нар биднийг бөмбөгдөх юм бол бид нар энэ эргэн тойрны араб орнуудыг бөмбөгднөө, таад энэ цэргийн баазыг бөмбөгднөө, Strait of Hormuz-ыг хай шүү. Маш тодорхой хэлсэн. Ерөнхийдөө стратеги нь ер нь ил тод байсан. Тэгээ Америкчууд харъя гэл. Тэгэл за хараарай гэд бөмбөгдөөд эхлээд та нар яаж байгаа юм бэ гэл тийм юм ярьж байгаа. За тэгээд хоёр талын мэдээлэл явж байгаа. Америкчууд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол та нар ингээд шимтгэл авахгүй штэ мөхгүй штэ гэсэн тэнийг юм яриад явж байгаа байхгүй. Иранчууд түрүүн өмнөх санамж бичгээр юу бичсэн байсан бэ гэх юм бол ийм томоохон одоо super large тэ нефт тээвэрлдэг онгоц дотор нэг 2 сая литр 2 сая пошк нефт явдаг. Тэрнээсээ бид нар $2 сая авнаа. Ойролцоо. Тэгээ нефтний үн ханш $100 байсан юм бол окей 1% шимтгэл гэсэн үг. 1-2% шимтгэл. Одоо иранчууд юу ярьж байгаа юм бэ гэх юм бол 2% шимтгэлээ мартаа. Бид нэр 7% авна нэрж байгаа хгүй. Иран тал 7 гэж байна. За 2 бид нэр ингээ гар сүг зурсан. Манай их хурлын дараа гар сүг зурсан. Танаа Трамп ерөнхийлөгч өөрөө гар сүг зурсан.
Трамп өөрөө ингээд зургатаараа хэвлэл мэдээлэлээр ингээд үзүүлсэн тий. Иранчууд ингээд бид нар яалаа хормоос одоо нэгтсэн байгаа. Тэгээд Галибаф тий Аракчи нөгөө Иран талын хоёр том улс турш юу хэлсэн бэ гэх юм бол за Дональд Трампын гар үстэй санамж бичиг байна шүү. Одоо бид нэр 60 хоногийн дотор хилцлээ бүтээх гэж үзнэ. За тэгээд тухайд юу хэлжсэн бэ гэх юм бол энэ 60 хоногийн дотор худлаа. Энэ санамж бичиг угаасаа бас худлаа. Зөв төр зүртэй энэ хормосын хоолойг нээх гэж хөлөгдөж байгаа. Арга хэмжээ ягаад гэх юм бол хараад үзэх юм бол өнгөрсөн 25-30 жилийн хугацаанд Америкчууд Европ янз бүрийн санамж бичиг гэрэн дээр ингээ гар зүг зурдаг. Тэгээд дараа нь ингээд салаавч гаргачихдаг байхгүй юу. Тийм учраас энэ угаасаа бас худлаа. Тэгээ Америкчууд юу хэлэх гээд байгаа юм бэ гэх юм бол жоох ингээ худлаа фейк мэдээлэл явуулвал тэгээ ингээ хормосын хоолоогоороо ингээ шимтгэл авч болохгүй, шимтгэл байхгүй янз бүр ингээд сэтгэл зүйн дарамт үзүүлэх гээд байгаа. Тэгээ Иранчууд юу хэлсэн бэ гэх юм бол 2 уу? Үгүй юм бол яа 7. Одоо 7. Бро 7. Тэгээд юу болсон бэ гэх юм бол хүмүүс тооцоолоод үзсэн. Тэгээ буцаагаад хэвийн тээвэрлэлт бий болчих юм бол жилд Иран, Уман улс хоёулаа $120 тэрбум шимтгэл авахар юм бэлээ. 7% шимтгэл юм бол. Тэгээд юу болж байна гэх юм бол Google компанитай адилхан цэвэр ашигтай цэвэр кэш бизнес болж байгаа гэсэн үг. Тэгээд юу болж байна гэх юм бол Иран улс, Уман улс тэр районы тэр хэсгийн хамгийн баян орны нэг нь болох гэдэг. Тэгээд ингээ Америкчууд энэ дайны эхлэхээс өмнө цөмийн зэвсэг байхгүйсэн. Strait of Hormuz нээлттэй байсан. Одоо цөмийн зэвсгийн араас нь явж байгаа юм яригдаад эхэлж байна. Strait of Hormuz нь хаалттай. Тэгээ одоо энэ хилцлийг ингээ дахиад хүлээн зөвшөөрөх юм бол 2% шимтгэл биш 7% шимтгэл. Тэгээд юу бүтээж байгаа юм бэ гэх юм бол Арабын тэр хэсэгт хамгийн баян ба террористуудыг санхүүжүүлдэг Израилийн эсрэг бат зогсдог орныг бий болгосон гэсэн үг. Яг гэх юм бол Трамп бөмбөгдөхөөс өмнө тий Америкчуудын янз бүрийн юмыг хүлээн зөвшөөрч ийсэн байхгүй. За окей ингээ 25 жил 30 жилээр цөмийн зэвсгээ болиё. Тэ 60% баяжуулсан тэр ураныг тушаая. Тэгээд нөгөө олон улсын хяналтын байгууллага бас оруулчихъя. Бүгдийг нь ерөөдөө хүлээн зөвшөөрч ийсэн чинь өөрөө боронготод бөмбөгдөд гэсэн. Тэгэл бүгдийн тэгсэн чинь юу нөгөө Иранчууд бэр амссан байхгүй. Болж штэ тий. Тэгэл одоо хогчин царайлж байгаа байхгүй. Тэгээ одоо Иранчууд улам даварж байна. Улам хүчтэй болж байгаа. Улам бэр амссан байгаа. Тэгээ эргэн тойрны араб орнууд аль хэдийн Ирантай далд хилцлүүдэ хийгээд явж байгаа штэ. Сауди Араб руу нэг хэсэгтээ бөмбөгдөөгүй. UAE руу бас нэг хэсэгтээ бөмбөгдөө болсон. Катарыг хамгийн түрүүнд бөмбөгдөө болсон. Яг л Катарчууд цаагаараа зүгээр ингээ баталгаажаагүй мэдээлэл шүү заяа. Тэ? Шууд $8 тэрбум авилга өгсөн гэж байгаа. Тэр Парс газны талбай нэрээ 2 шугамыг ингээд бөмбөгдөөд тэр Катарын LNG буюу газны олборлтын баг 16-аас 20% зүгээр будаа болгосон байхгүй. Тэгсэн чинь Катарийнхан окей тоглосон юм пранк байсан бро мөнгө. Тэгээд Катарыг бөмбөгдөхө болцсон. Тэгээд нэг хэсэгтээ бас Сауди Арабыг бөмбөгдөхө болцсон байсан. Тийм болж байгаа. Тэр энэ шимтгэл энэ бол фейк ньюс. Америкийн хувьд бол нэг жоохон өөдөө хайсан ч бол өөрийн толгой дээр юм шиг болцсон юм шиг харагдаж шүү дээ. Ингээ унаал байна. Уйлаал байна. Тэгээ унсан хүүхд уйлдаг юм баг л та. Тэгээ Дональд Трамп өөрийнхөө улам хүнд байдалд оруулж байгаа. Яг гэх юм бол Ираныг яг нөгөө 2 сарын 28-нд бөмбөгдөөд эхэлсэн. Эхний 5-6 хоног бүр ингээ амар бөмбөгдсөн шүү дээ. За тэгээ тухайн үед зүгээр ингээ окей ойлгосноо. За дараараа бид нараас болий. Тэгэх юм бол гайгүй мултрах боломжтой байсан. За саяхан бас нөгөө санамж бичгийг зурсныхан дараа зүгээр зайлж өгсөн байхгүй. Ингээл санамж бичиг зурхгүй. Тэ? Тэр документээр бид нар гарч зурхгүй зүгээр ингээ бай. Явах хэрэгтэйсэн байхгүй. Одоо бүр гүн ингээд орцсон байгаа байхгүй. Одоо ингээ зүгээр ингээд одоо ерөнхийдөө бас Дональд Трамп юу гэсэн байх юм бол зүгээр за болиа гээл чимээгүй зүгээр алга болох хэрэгтэй байхгүй. Тэгээ хэвлэл мэдээлэл нь юу Иран гэж юу юм бэ? Нөгөө цөмийн зэвсэг зогсоосон бид нар баатар болсон шүү. Тэгээ бид нар дайраагүй байсан бол одоо тэнд цөмийн зэвсэгтэй. Гэхдээ цаана хамгийн баян орныг бүтээсэн. Тэгээд энэ бүх юм дуусны дараа Иранчууд хүсэх юм бол Дональд Трампыг амар гоё пранктах боломж байгаа. Би одоо Иран байсан бол энэ хилцэл дуусаад нэг 2-3 сар болно шүү дээ. Би бол Теран хотын төвд Трампын нэг хөшөө барина. Тэгээ манай улсыг сэргээн мандлыг ингээд бий болгож чадсан тэр районы хамгийн том атман болгосон Дональд Трампта мөнхийн баярлаа. Тэгээ Иран улсын ард түмэн
Тэ ингээ Дональд Трамптай их баярлаа. Тэгээ Катарын даягадлах нэг онц бэлгэлжүүл тэгэл жинхэнэ гэхдээ тэхгүй л ахал та. Гэтэ тасаа бас хэллээ шүү дээ. Ерөнхийдөө энэ дайн дуусчих юм бол Америкчууд дахиад нэг дайн өдөж эхэлнэ. Гэтэ ч дуустгүй гэдэг. Саяхан гарсан мэдээлэл нь юу юм бэ гэхээр Америк одоо батлан хамгаалах яамныхаа сайд Pete Hegseth хоёулаа бас нэлээдгүй ярьдаг. Энэ нөхрийг жоохон буруутгаад эхэлсэн байгаа. Яаж юу гэж буруутгах гэж байгаа юм бэ гэхээр Трамп өөрт байгаа одоо зэвсгүүдийн тооны хувьд дутуу мэдээлэл өгсөн гэж байгаа. Энэ мэдээлэл гарч ирснээс болж ерөнхийдөө Трамп арай гайгүй болчихоо. Ер нь Америк цаашлаад одоо хятадууд орж ирж байгаа шүү дээ. Хятадууд угаасаа Тайваныг авах сонирхолтой хүн болгон мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ одоо үйлдэлүүд эхлэх үү? Наач bullshit. Яг гэх юм бол одоо Улаанбаатар хотын нэг офс дотор шинжилгээ хийгээд за юу Америкийн зэвсэг дуусж байгаа түүхэд байхгүй хангамжийн сүлжээ хятадууд тэр ховор газрын элементийг ингэ нийлүүлэхгүй байна. Тэгээд Америкчууд өөрөө янз бүрийн газрын ховор элементийг олборлдог компаниудыг тултан дэмжсэн Австрали, Аз, Европ ингээд бүгдээр ингээд пуужинсан шүү дээ. Өнгөрсөн жил. Тэгээд чи бид хоёр юу мэдчихсэн бэ гэх юм бол Америкчуудын зэвсгийн нийлүүлэлт хангалтгүй. Тэгээд Украинд хамаг агаарын хамгаалалт янз бүрийн ингээд зэвсэг өгсөн болохоор наа ч бүтэхгүй. За тэгээд өнгөрсөн жил бас Америкчууд 12 хоног Ираныг бөмбөгдөөд эхэлсэн. Яагаад болсон юм бэ гэвэл үр дүн нэг сайн гараагүй. Тэгээ 12 хоногийн дотор ерөөдөө олон жилийн хангамжаа үйлдвэрлэлийнхаа юмаа ингээ будаа олгоцсон. За нэмээд шинээр үйлдвэрлэх боломжгүй яагаад вэ гэх юм бол түүхийн хэд нь байхгүй. Тэгээд тухайн үед бас ярьжсэн тийм учраас энэ одоо Pete Hegseth-ийн буруу бол биш. Гэхдээ яах ёстой юм бэ гэх юм бол улс төр дотор нэг баачгаг ингээ золиослох ёстой. Тэгээ ингээ Marco Rubio, JD Vance хоёр Америкийн тэр Republican намын дараагийн нүүр царай болох ёстой болохоор ухаантай, ярих чадвартай, харизматай. Тэгээ хэнийг ерөөдөө золиослох юм бэ гэх юм бол амар ойлгомжтой. Pete Hegseth тийм амар өндөр боловсролтой хүн бол биш. Ухаантай хүн бол биш. Аригчин хүн байсан. Өмнө нь бол зүгээр Fox News дээрээ зүгээр ингээд юм ярьдаг байсан. Ер нь бол боронктой зүгээр нэг grant гэдэг нь шүү дээ. Нөгөө хүнд хэцүү ажиллаа. Тийм, ерөөдөө хар ажил хийдэг. Тэгээ хар ажил хийж байгаа хүмүүс уучлаарай. Hegseth тийм учраас Америк улсын батлан хамгаалтын сайд хүртэл явж болох юм байна. Тийм учраас ихтгэл найдвараа бити алда. Тоглосон шүү guys. За тиймэрхүү учраас хэлж байгаа. Тэгээд хэнийг золиослох юм бэ гэвэл Hegseth-ийг золиослоход хамгийн амархан. Дональд Трамп бүрхээс сэлмдэрээ ингээд харакири мөсө пуку хийхгүй шүү дээ. Хэнийг золиослох. Тэгээ удахгүй зүгээр цаг хугацааны асуудал байна. Сая бас Америкчууд нөгөө lithium ion battery гэдэг байдаг шүү дээ. Одоо бидний iPhone дотор байгаа. Тийм батарейнуудынхаа экспортыг бол болсон байлаа. Тийм батарейнуудын хаягдлыг бас гаргахаа болсон байлаа зэвсэгтэй төвлөрүүлэх гээд ер нь Америкчууд одоо энэ ховор элементийн асуудлаа таны бодлоор хэрхэн шийдэх вэ? Одоо өчигдөр байна уу? EQR манай багцд бас жоохон байгаа хувьцаа. Тангсан шүү. Тангсан тий. Үйлдвэрлэлийг компани хувьцаа нэлээд үүссэн. Ер нь бол энэ ховор элементийн асуудлаа таны бодлоор Америкчууд хэрхэн шийдвэрлэх вэ? Шийдвэрлэж чадахгүй. Тэгэхээр хятадтай буцаагаад наримт ингээд хараад үзэх юм бол энэ бас нэг сонирхолтой юм. Хятадууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол Америкийн систем дэндүү найрсаг, дэндүү нээлттэй, дэндүү хуулийн дагуу явдаг. Засгал одоо дэндүү төгс ажилдаг. Хятадууд юу хийсэн бэ гэх юм бол янз бүрийн төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлдэг. Одоо индиануудыг. Тэгээ байгаль орчин хамгаалдаг янз бүрийн холбоонуудыг. Тэгээ баахан байлдааны авгаан нар байдаг шүү дээ. Миний гол. Тэгэл энэ гол дотор нэг онцгой нэг загас байдаг. Тийм учраас ингэ яах хэвээр. Энэ говь дотор нэг онцгой нэг жом явдаг. Тийм учраас энд нэг юм олборч болохгүй. Янз бүрийн тийм мэдрэл муутай Karen-уудыг ингээд санхүүжүүлдэг байхгүй юу? Тэгээ тэр Karen-ууд юу гэдэг юм бэ гэх юм бол янз бүрийн шүүх мөх хурал ингээд хийгээд тэгээ хамаг юм царцаачдаг байхгүй юу? Тэгээ Америкчууд өнгөрсөн сая юу хийсэн бэ гэх юм бол нөгөө баг боловсруулах үйлдвэрүүдийг хаана барих төлөвөө гаргасан бэ гэх юм бол цэргийн бааз талбай зонинтэй одоо районтой газар одоо жишээлбэл хаан үйлдвэрийг саяхан үйлдвэрийн хэсэг байсан шүү дээ. Тэндээ нөгөө арх ширийн үйлдвэр, хуучин 1-р цахилгаан станц гэх мэт чинь тэр бүгдээ ямар одоо зонинтэй байсан бэ гэх юм бол ямар төрлийн талбай байсан бэ гэх юм бол үйлдвэрлэл дэд бүтцийн талбай байснаа тэрийг одоо residential одоо орон сууцны талбай болгож ийж тэндээ одоо орон сууц баригдаад гэсэн байхгүй юу. Тэгээд Америкчууд яасан бэ гэх юм бол тэр military цэргийн бааз район хэсэг дээрээ тэр боловсруулах янз бүрийн ингээ байгаль орчноо бохирдуулдаг юмыг ингээ төлөө явж байгаа байхгүй. Яагаад гэх юм бол яг аж үйлдвэрлэл, үйл хөдлөх тэг ингээ орон сууц зүгээр ингээд уул уурхайн зориулттай олборлтын талбай гэх юм бол
тэр Karen тэр байлдааны авгаанаар шүүх зарлах боломжтой байхгүй юу. Гэхдээ тэр цэргийн өмчлөх юм уу эзэмших зориултаа талбай дээрээ тийх боломжгүй одоо цэргийн хуулиар явчихдаг байхгүй юу. Martial law-гоор явдаг болохоор тэндээ янз бүр юм хийгээд байгаа байхгүй юу. Тэгээд уурхаагаас эхэлдэг заяа. Нэг уул уурхаа Америкт ашиглалтанд орохын тулд 14-өөс 16 жил болдог. Ингээд зүү шүүх хурал тэгээд дараа нь дахиад нэг шүүх хурал дээд шүүхлөө ингээд явдаг. Ингээд сунжраал явдаг байхгүй. За тэгээ орон нутгийн индианууд ингээд мушгаад эхлэх. Манай Монголтой амар адилхан. Тэгээ одоо харалтай оюу толгой хэдэн жил гацаасан юм бэ? Цагаан сувраг. Ер нь бол одоо зис маань түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Тийм ээ? Яг одоо ашиггүй Монголын оюу толгой гүний уурхаа ашиглалтанд орсон. Тэгээд одоо манай валютын урсгал дайжгүй явж байгаа байхгүй. Гэхдээ зөндөө олон зэсийн уурхаа одоо аль хэдийн нэгтцсэн байх ёстой. За нэмээд одоо амар үнэтэй байгаа хэрнээ манай Монгол улс маань тэр алтаа олборлох байгаа шүү дээ. Жишээлбэл Монгол дүүрэн нэг үнц алтыг 900, 700, 800 доллараараа олборлох талбай байгаа. Гэхдээ олборлох чадахгүй. Яг гэх юм бол шууд шүүх хурал мөрл ингээ янз бүрийн тэгэл нэг босоо янз бүрийн дуракууд гинт гараад ирдэг шүү дээ. Ингээл хунуугийн тэнд юу байгаа гээл ингээл яриад эхэлнэ. Миний үнэгийн сүүн гашилцсан тесрэх үлээж явж болохгүй ингээл. Тэгэл батарейны янз бүрийн хаягдлыг ингээд орондод асгаа. Уран олборлох юм бол энэ 3 толгойтой мал мөрөнгээл янз бүрийн тим тэнэг юм явчихдаг. За тэгээд саяхан бас Arriva Монгол бас тэр ураны яасан чинь янз бүрийн төлбөртэй авгаанаар тэгээ ягаан цэнхэр өстэй авгаанаар өстэй буу юм болсон шүү дээ. Бараг зодон болж байгаа байхгүй юу? Ягаад үеийнх юм бол цаана тэр Оросууд явж байгаа байхгүй юу? Тэгээ Оросууд тэгээ санхүүжүүлж байна. Тэгээ сонирхолтой тэр ураны үйл ажиллагаа яг батны эхэлсэн чинь зогсоох боломжгүй болсон чинь Оросууд юу хийсэн бэ гэх юм бол элчин сайдаа эргүүлэн татсан. Тэ Путин за чи юм уу тэ пеймент ажилласаа хийгээгүй. Хүрээд иргээд тэгээд өстой алуулж байгаа байхгүй юу? Нөхөр хаач явж идэв тэ. Тэгэл тийм юм болтгийн Америк дүүрэн баггүй. Тийм учраас тэр уул уурхаа эхлүүлнэ. За тийм хажууд нь баяжуулах үйлдвэр. Тэгээ баяжуулах үйлдвэрээс бүр ингээд 99.99.99-ийн ариун одоо тийм germanium янз бүрийн юм гарахын тулд амар бохирхгүй. Тэгээ ямар орнууд тийм газрын хавар элемент олборладаг, баяжуулдаг бэ гэх юм бол Африкт. Диктаторууд зүгээр янз бүр ингээд Karen нэг Африк Karen ингэж болохгүй гэх юм бол шууд буутчихдаг байхгүй. Хятад бас ингээд янз бүрийн хүмүүс гэх юм бол шууд ингээд шоронд хийждэг байхгүй. Тэгээд зүгээр ингээд өөр Монголд зарим хэсэг байгалыг ингээд будаа болгоцсон байгаа. Одоо ингээд өдөр хат ингээд чи ингээд байгалыг будаа үгүй тий алтыг сайхан олборлж болно. Ураныг бас цэвэрхэн олборлж болно. Ураныг бас заавалчгүй Монголдо баяжуулах цэвэр болох ерөөсөө хэрэггүй. Тэгээ зүгээр шороог нь олборлоод баяжуулж болно. Тэ зэсийг бас айгүй аятайхан шиг ингээд болно. Тэрийг ярьж байгаа шүү. Тэгээ Монгол улс бас ингээд янз бүрийн газрын хууль элементийг байгалаа бохирдуулах ерөөсөө хэрэггүй. Зүгээр тэр баяжмалыг экспортлох байхгүй. Манай Монгол улс бас тэр жон шиг эцсийн бүтээгдэхүүн гаргадаг. Нүүрсийг бас коксжуулдаг зүгээр угаачдаг. Зэсийг бас за яг нөө хаяглаасаа жоохон катод гаргадаг л та. Гэхдээ дийлхэн зүгээр баяжмалаараа гараа явцдаг. Тэ? Тэрийг ярьж байгаа байхгүй юу, guys. За. Окей, тийм учраас мод тэр янз бүрийн ингээ зэвсэг үйлдвэрлэхийн тулд тэр түүхийд нь Трампын үеэрч гарахгүй одоо JD Vance янз дараагийн 8 жилийн хугацаанд сүлжээ бий болохгүй. Европ бас яг адилхан. Тэгээд Трамп өнөөдөр орой одоо Монголын өөрийн 4 цагт, Америкийн зүүн эргийн 4 цагт нэг томоохон мэдээлэл хийн гэсэн. Энэ дахиад өмнөшгөө ер нь бол хүмүүсийн ярьж байгаагаар өчигдөр өнөөдөр ч мэдтгэлээ. Дөрөвдөгтөө өчигдөр уржиг дээр аль хэдийн Strait of Hormuz нээлттэй явагдах байх ёстой байсан. Гэхдээ дедлайн өнгөрсөн. Энэ ч гэсэн Трампын хувьд дахиад нэг тактик хоёул өмнөөс ярьжсэн ч гэсэн инх 50 гэж ярьж гаад сэргээ жоохон хүчрхүүч авчгаад тэгээд дахиад дайраад эхэлдэг. Энэ дахиад тийм тактикгүй. Өний сонирхолтой юм бэ гэх юм бол нөгөө Дональд Трамп сонгуулийн үеэр юу ярьж ирсэн бэ гэвэл тийм Украины дайныг зогсооно. Шинэ дайн эхлүүлэхгүй. Тухайд миний таамаг юу байсан бэ гэх юм бол батны итгэжсэн баха. Тэгээ Сауди Арабын орнуудаар ингээ бүгднгээр ингээ явсан шүү дээ. UAE, Катар, Сауди Араб тэгэл Мухаммед бин Салман руу ингээ бүр ингээ хайрын захидлыг уншаад гэсэн. Мухаммед бүр ингээ иймэрхүү юм баг ингээ гэлцтэй бүр ингээ
баг cringe болсон шүү дээ. Мухаммед бин Салманы ац одоо ямар нойтон орих хэвээр юм болов. Америкийн ерөнхийлөгч хүнийг ингэж магтдаг байхгүй юу? Тэг ингээ бүр онгоцлоо ингээ хүлээлгэж хайртай шүү гэж бүр ингээ хоорондоо хайр зарласан шүү дээ. Бараг Ким Жонг Un Путин уулзж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Миний таамаг юу юм бэ гэх юм бол тухайн үед Дональд Трамп өөрийнхөө үгэндээ итгэжсэн. Би бол дахиад шиндээ эхлүүлэхгүй. Би энэ янз бүрийн юмыг бойлуулна. Иранаас хол байх хэвээр Иракаас цэргээ татна, Афганистан, Украины дайныг зогсоон гэд. Тэгээд нөгөө Дональд Трамп өөрийнхөө ингээ дүр мөрөө яаж үзүүлдэг юм бэ гэх юм бол алфа те би бол шийдвэр гаргаж би I'm the president of the United States. Миний шийдвэр, миний үг бол хууль мөл гэл. Тэг юу юм бэ гэх юм бол санаа оноог ингээ эргүүлэх боломжтой амар боломжтой юм байна. Салхи ингээ зүгээр ингээ хийсээ явдаг. Тэ нэг өдөр зүгээр ингээ энэ Ираны дайныг болио. Тэгсэн чинь хажууд нь ингээ Натаняа ингээ чи бол ингээ чи бол холцгоо дуудагнаа. Чи бол эр хүн биш ах шүү байна. Ингээ Lindsey Graham ингээ гэх юм л тийм үү те. Нөгөө батны үзэл бодолтой хүн бол биш. Тэ. Тэгээ дандаа ингээ тэр MOU нөгөө санаж бичдэрээ гараас үзурсан. Тэгээ ингээ олон нийтийн өмнө ингээ зарласан. Өөрөө. Тэгсэн чинь 7 хоногийн дараа 5 дахь заалтаа ингээ зөрөөд эхэлж байгаа байхгүй. Яг гэх юм бол таалагдах болсон. Тэснэ ингээд өөрөө бүгд ингээд судалсан. Одоо дахиад MOU ингээд санаж хүч. Тэгэд миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо Оросууд бас энийг ойлгоцсон байгаа. Хамгийн удаан Путин. Тэгээ юу Аляскад уулзсан шүү дээ. Янз бүрийн ингээд шугамаа зогсоо 4 областоо ингээд одоо байгаагаар нь яа. Тэгээ Запорижье цумын атомын станц дээр жоохон наашаа цаашаа болъё. Тэгээ энэ дайныг зогсооё гэсэн ойлголтнаа ер нь хүрсэн байсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо Дональд Трамп шал өөр юм яриад явж байгаа байхгүй юу. Тэгээд Иранчууд одоо юу ойлгоцсон байгаа юм бэ гэх юм бол энэ ер нь бол Трамптай ярих хэрэг байхгүй. Яг гэх юм бол одоо дахиад нэг санал дээрээ. Гэхдээ ингээд 7 хоногийн дараа угаасаа Дональд Трамп санаагаа өөрчлөх юм чинь энэ хүнтэй ерөөсөө ярих хэрэггүй юм байна. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол тэр Катар, Сауди Араб, янз бүрийн орнууд айл эдний тусдаа бие даасан бүр ингээд Трампаас залхаж байгаа хаа. За болоо өгшөө. Тэгээ одоо зүгээр өрөөнөөсөө тур гарч идэх үү. Тэгээ ингээд хаяа нэг уудсан, хаяа ирүүл, хаяа тэр нөгөө яг ингээд Дональд Трамп нэг сарын тэмдэг шиг юм байх шиг байлаа. Гэл ингээд тийм орон гарна. Тийм учраас тийм орон гарантай хүнтэй угаасаа ярих хэрэггүй. Одоо Иранчууд энийг бас маш хурдан ойлгоод авсан байх шиг. Тэгээ Иранчууд одоо юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд юм яриаггүй. Ярих юм байхгүй. Энэ бол тэгэл ингээд хормоос бол манайх 7% шимтгэл болцсон. Санкцуудаа бойл. Тэр баатнуудаас цэргүүдээ тат тэгэл ер нь бол ингээ тэр янз бүрийн ингээ гэрээ мэрэн дээр ингээ гарч зураад нь тэгэл Дональд Трамп юу хэлсэн бэ? Энэ зүгээр цаасчдайгээ хэлж байгаа байхгүй. Олон улсын хууль угаасаа ямар ч хэрэгцээгүй гэдэг нь одоо нотлогдсон хэд дахин. Тэгээ Иранчууд одоо окей. Тэгвэл нүгөө санаж бичиг ингээд ер нь бол элчин сайд майд янз бүрийн хүмүүсийг илгээчих юм бол Израильчууд бас алах гэж үздэг. Тийм учраас Исламабад ч юм уу, Швейцар ч юм уу хааны газар руу бүр явуулах хэрэггүй. Ярих юм байхгүй өгшөн одоо зүгээр тий. Наад санкцуудаа бойл. Тэгээд хүн болгон одоо усан онгоцоо ингээд нэвтрүүлмээр байгаа юм бол 7% юм уу 5% юм уу $2 сая төлөл тэгээ ингээ урсгалын явуулчихъя. Тэгэл та нар бид нар руу дайрахгүй бол бид нар бас дайрахгүй. Гэсэн л юм явж байгаа хаа. Тэгэл энэ орон гар нь өвгөн одоо орон гар нь байж л байна үстэй. Тэгэл өөр хэлхэн байхгүй. Яг тийм юм болж ах шиг байна. Хүн болгон энэ гараас залхацсан. Энэ орон гаранд гэхдээ жоохон насных үгүй юу? Гэхдээ угаасаа Дональд Трамп тийм баха. Тэгээд нөгөө дандаа ингээд холио банд нь яасныхаа дараа JD Vance ингээд подкастуудаар ингээд тойроод тэгээд ингээд манай ерөнхийлөгч манай улс ингээд бид нар мундаг шүү ингээд янз бүрийн яриад явдаг шүү дээ хөөхөдөө. Тэгээд Марко Рубио бүр подкаст руу орохгүй байгаа шүү дээ. Тэгээд дандаа ингээд Америкаар ингээд бүдүүлгээр Donald Trump shits the bed те орон дотор ингээд баачдаг. Тэгээд тэр баасан хин цэвэрлдэг юм бэ юм бол JD Vance хөөх юмд цэвэрлдэг. Сая дахиад CNN-ийн подкастт орсон байл шүү дээ. Joe Rogan-д орсон. Өчигдөрийн таны бас нэг Орос Украины хвчлэгийг харж байсан. Ерөнхийдөө Украинчууд бол 40 хоног Оросыг чангалнаа, бүтэн фейлдсэн. Одессе ганц далайн гарцаа алдсан. Тэгээд өчигдөрөөрөө тань тэр бичлэгийг хийсний дараа Оросууд нэлээд их буужин Киев руу, Украин руу явуулсан. За эндээс хэдийн украинчууд зогсоож чадсан юм бэ гэхээр таны бодлоор нэгдүгээрт Украин Зеленскийд баяр хүргэе яагаад гэх юм бол энэ сар шинэ рекорд тогтоосон. Хамгийн их пуужин дуулсан. Түүхэн дээд зэгтээ хүрсэн. Муухай л да. Гэтэ одоо яах вэ? Хүмүүс юу ярьж байна гэх юм бол 3-аас 0% хооронд явж байгаа. 0 гэсэн. Хүмүүс 0 гэж ярьж байна. Тэгээд
Оросууд тэр Геран 4 дугаар үеийн дрон гарсан байгаа байхгүй юу? Тэгээ тэр Геран 4 дрон одоо юутай болсон бэ гэх юм бол өөрийнхөө хамгаалдаг мини пуужинтай. За дрон өөрийгөө дахин хамгаалах. Дрон өөрийнхөө хамгаалах чадвартай болсон. Амар солиотой заяа. Тэгээд Украинчууд юу хийдэг байсан бэ гэх юм бол ийм удаан нисдэг одоо propeller plane юу гэлээ. Одоо нөө jet онгоц биш. Хуучны зүгээр дээрээ синстэй. Синс гэх юм уу одоо амар хоёр дураахан аар нэг онгоц ирж байгаа ингээ доор юу ч ойлгохгүй юу яриад байгаа юм бэ? Уучлаарэ. За propeller plane. За ингээ синстэй ингээ гэх ингээл явдаг. Онгоц дотор яг нөгөө 2 дугаар дэлхийн дайн 1 дугаар дэлхийн дайн шиг тий ийм удаан нисдэг. Онгоцон дээр 50 cal янз бүрийн ингээ буу тавьсан. Тэрүүгээр ингээ дроныг болгодог байсан. Эсвэл нисдэг тэргээр helicopter-аар тэг ингээ татаа гээл тий. Яа. Тэгсэн чи одоо Украины хідэн нисдэг тэргийг хин юу сүнөөцсөн бэ гэх юм бол тэр Геран 4 дрон сүнөөгөө хийсэн. Одоо тэр Kinjal янз бүрийн hypersonic pooge-нууд өөрөө ингээд шууд ингээд шугам шиг ингээд чигээрээ нисдэг байсан бол одоо жоохон замбраагүй нисдэг болсон. Нэмээд заяа. Инээдтэй юм бэ гэвэл тэр шинэ төрлийн пууж нь бас юутай болсон бэ гэх юм бол flare-тэй болсон. За. Flare юу юм бэ гэх юм бол та нэг янз бүрийн кино үзчихсэн баг саяхан Tom Cruise-ийн Top Gun кино гардаг. Ямар нэг байдлаар нэг онгоцлуу нэг пууж нь ингээд тэ дөхөөд ирэхээр ингээд янз бүрийн ингээд нөгөө солиучгийн бууддаг штэ. Тийм юмтай болсон. Тэгээ одоо нөгөө тэр Patriot 3 2 пууж нь яадаг юм бэ гэх юм бол ийм пууж шиг хэлбэртэй юмны араас ингээд явж байгаа хгүй. Тэгэл ингээд янз бүрийн flare ингээл солиут ингээ буудаад ирэхээр нөгөө тэр тий компьютер софтвер тэрийг барахгүй тэгэл ингээл буцаагаад унаал Kiev hot mod, Lvov hot mod-ыг ингээ эргээ бөмбөж байгаа байхгүй. Тийм одоо юм болцсон байгаа. Тэгээ технологийн дэвшил амар хурдан. Тэгээ Америкийн компаниуд заяа. Нэгдүгээр түүхийд байхгүй, хоёрдугаар тэр инженер тендер зарладаг процесс, тендер тэмцдэг процесс, судалгаа явдаг процесс, үйлдвэр ингээ батлах процесс амар удаан. Окей. Амар үнэтэй амар удаан. Тэгээ одоо Patriot 3 хамгийн сүүлийн үеийн технологи одоо хуучирсан байгаа. Яг их юм бол нөгөө Оросууд, Хойд Солонгос, Иранчууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол зүгээр тий янз бүрийн өөр аргаараа ингээ инновацаар аягүй хурдан тэнд ингээ тендер процесс гэсэн юм байхгүй. Тий янз бүрийн корпорациуд бол нэг сүртэй бол биш. Тэгээ аягүй хурдан аягүй тий үеийн хатан нөхцлөөрөө ингээ янз бүрийн инновацийг туршаад явж байгаа. Тэг ингээ хараад үзэх юм бол заяа. Барууны цэргийн одоо хүчний хувьд бол хамгийн хүчин чадалтай, хамгийн инновацлог тэн цэргийн хаанах юм бэ гэх юм бол Украин баха. Тий, Украин. Тий. Тэгэл тий тэр одоо 0% бол ойлгомжтой. Patriot одоо ерөөдөө хог болцсон гэсэн үг. Тэгээд амар сонирхолтой Солонгос Хятад улсын хоорондын харилцаа эдийн засгийн хамтын ажиллагаа нэг хэсэгтээ бүр хог болцсон байхгүй. Яг гэх юм бол Солонгосчууд өөрөө Patriot системээ суурилсан. Нэмээд араас нь THAAD системээ суурлаад тэгээд THAAD систем суурлахын тулд маш нүсэр том тэрбум долларын ийм радар ингэ тавих хэрэгтэй байхгүй. Тэгээд бүр ингээ өөр Монгол хүртэл ингээ агаарыг ингээ харж чаддаг. Тим систем ингээ суурилсан заяа. Тэгээд Солонгос Хятад хоорондын эдийн засгийн 8 гих мэд харилцаа ерөөдөө хогийн савл орцсон. Тэгээд ингээ эргүүлээ харах юм бол тэр THAAD Patriot систем тодорхой хэмжээгээр татаад Израиль өгсөн. За тэгээд араас нь юу хийсэн бэ гэх юм бол тэр систем одоо ерөөхдөө хэрэггүй болсон. Субботник болж байгаа гэсэн. Тэгээд Америкийн НАТО-гийн хэсэг болно гэдэг чинь тэр Patriot, THAAD, HIMARS, Tomahawk янз бүрийн технологийн хувьд бол хаалгууд нэгтэж байгаа гэсэн үг. Одоо ингэ хараад үзэх юм бол Иран, Орос, Хятадууд хамаагүй илүү технологитой болсон байна. Тэгээд одоо НАТО-гийн гишүүн болох юм бол амар үнэтэй хуучирсан технологиг худалдаж авах хэрэгтэй болно гэсэн. Тэгээд нэг Patriot Pooch нь $3 сая. Тэ одоо Хятадууд шинэ hypersonic Pooch ингээ үйлдвэрлээд эхэлсэн. Нэг ширхгийн үнэ $100,000 санаа гэж. $100,000. Insane. Тэгээд 100,000-ыг ингээ илгээлээ $3 сая өдөөс нь ингээ явууллаа. Тэгэл угаасаа дампуурах юм байгаа зү. Тэгээд жилд заяа Patriot 3 60-аас 120 ширхэг үйлдвэрлэгддэг. That's it. Одоо үйлдвэрлэл нь явахгүй байгаа өөрсөл ингээд багасч байна. Ерөөхдөө доголдсон. Яг гэх юм бол түүхийд байхгүй. Гэсэн ч гэсэн 120-ыг үйлдвэрлэхэд 3 хоногт нэг функц явуулах юм биш үү? Yeah.
Тэгээд хэдүүд мэдэн штэ. Тэрийг зөв 1000-аар үйлдвэрлээ зүгээр ингээд Тайван одоо зүгээр ингээд энэ Украины дайн эхлүүлээгүй байсан бол Ираны дайн эхлүүлээгүй байсан бол Америкчууд одоо даам сууж л байгаа хгүй бид нар хаам дэлхийн тийм учраас тэр THAAD, Patriot, янз бүрийн Tomahawk дэлхийн тэргүүлэгч номер 1 зэвсгийн агуулга дүүрэн одоо баг Америкийн зэвсгээс айсан хүн ерөөсөй байхгүй тэр Apache helicopter хуучирчлаа Abrams tank бол Hogan байна тэр янз бүрийн буужны систем угаасаа дэндүү үнэтэй бүтээмжгүй тэгэл ер нь бол нэг урт хугацааны дайныг үйлдвэрлэлээрээ Украиныг хангаагүй штэ. Эхлээд Украинд байсан юмыг хоосолцсон. Дараа нь Европын юмыг хоосолсон. Дараа нь Солонгосыг хоосолж гин. Японоос юмаа татцсан. Израиль руу явуулж гин. Тэгээ араас нь нөгөө ерөөхдөө үйлдвэрлэл нь ерөөсөө байхгүй. Одоо байгаа агуулга дотор байгаа югаараа л хангаж байгаа штэ. Тэгэл ер нь бол урт хугацааны дайн Америкчууд ерөөсөө хийх чадваргүй болсон байна. Нэг ч гэсэн Тайванчууд мэдээд хиттэнсэн гасартай ив найрамд хүсчихлээ. Ядаж яг энэ өчтөрөөр Киевыг нэг бичлэг байгаа тэнд харуулъя. Энэ бол бүр аимшигтай. Одоо кино хийх CGI гэж байдаг шүү дээ. Том яг тэр шиг. Энэ бол бүр яг кино шиг болчихсон юм байна. Тэгээд Украинчууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол орон сууц хорооллын дундуур зэвсгийн үйлдвэрлэл явуулж байгаа, дроны үйлдвэрлэл явуулж байгаа. Бараг нэг 40,000-ийн байр шиг юм тэнд зөндөө байгаа штэ. Тэг хуучны Совет эсвэл блок хороол шиг ингээ байшин. Тэнд дотор хүмүүст юу өгдөг юм бэ гэх юм бол 3D принтер өгөө тэндээ ингээ янз бүрийн дрон үйлдвэрлэл явж байгаа хгүй. Тэднийг бас удахгүй ингээ бөмбөгтөд эхэлнэ. Юу хийж байгаа юм бэ гэвэл Зеленский юу хийх ёстой юм бэ гэх юм бол Оросуудын орон сууц хорооллуудыг бөмбөгтөд эхлэх юм бол ёс суртахууны хувьд бол окей бид нар одоо болох юм байна. Тэгээ бид нараас бөмбөгтөө. Өмнө янз бүрийн ингээ төмөр замыг бөмбөгдөг байсан, цахилгаан станцыг бөмбөгдөг байсан. Эрчим хүчний дэд бүтцийг бөмбөгддөггүй байсан. Хизээ бөмбөгдөд эхэлсэн бэ гэх юм бол Украинчууд өөрөө тэр нүүдлээ төрүүлээд хийгээд за окей энэ нүүдлийг та нар хийж байгаа юм бол бид нар одоо хийчнэ. Баярлаа. Өмнө бол энэ тоглоомыг зүгээр нэг үзэр ингэ шийддэг байсан бол 2-ын маск гэсэн байх 3-ын маск шийдээд за баярлаа. Одоо 5-ын маск баярлаа. Спасибо те одоо 7 nice гэл ингээд тэгээд Зеленский янз бүрийн хүн мөн тамах үзэр хэрэглээд эхлэх юм бол тэгээд Оросууд бас спасибо гэл өдөөс нь юм явуулна шүү дээ. Тэгээ ерөөсөй ойлгохгүй байгаа. Тэгээ Зеленский одоо яах вэ гэх ингэ сууж байгаа юм. Одоо миний бичлэгийн асуулт энэ дай хизээ дуусах юм бэ? Зеленский бууж өгөх болоо юм уу? Тэгээд бас дараагийн слайдыг би танд харуулчих. Хойд Солонгос бас дайнд нэгдэж байгаа шүү. Угаасаа нэгдсэн байгаа шүү дээ. 50,000 зэрэг явуулсан. Одоо Польшийн зэргүүдийн Оросууд сургаад эхэлсэн байлаа шүү дээ. Тэгээ одоо дэлхийн номер 1 зэргийн аль бий болж байгаа юм бэ гэх юм бол номер 1 одоо Орос, номер 3 бол Украин, номер 4 хойд Солонгос болж байгаа байхгүй. Тэгээ дроны дайн, пуужны дайн ингээ туршлага судалсан, жинкнээсээ байлцсан. Тэгээ ер нь бол нэг удахгүй хаа дээшээ өсрөөд нэг жил хагас. Тэгэл ерөөхдөө ер нь бол одоо агаарын хамгаалтгүй болсон. Одоо Оросууд зүгээр чөлөөтэй хаанч хизээж бөмбөгдөж болж байна. Тэгээд Солонгос хойд солонгосчуудаас одоо бас пуужн дрон маань худалдаж авдаг болсон. Өөрийнх нь үйлдвэрлэл ерөөхдөө улам ингээ дээшилж байгаа. Тэгээ өнгөрсөн 7 сард Оросууд Украин руу түүхэндээ хэмжээний пуужн явуулсан. Нэмээд зарим хүмүүс юу бодож байгаа юм бэ гэх юм бол зүгээр Оросууд бүх үйлдвэрлэсэн пуужн дрон ингээ ашиглаж байгаа үгүй. Угаасаа НАТО юм уу Европт дайм болох юм байна гэж харж байгаа болохоор ерөөхдөө агуулгаар нөөцлж байгаа. Бүгдийг ингээ ашиглахгүй байгаа. Гэхдээ ингээ сар болгон илгээж байгаа пуужнгийн тоо ингээ нэмэгдэж байна. Өмнө бол нэг урэшныг явуулаад нэлийн удаан чимээгүй байсан. Тэгээд нэг удаа 2 удаа урэшныг явуулсан. Гэх мэт чинь янз бүрийн тим юм болж байгаа болохоор тэг Гран 1 2 3 одоо 4-р үедээ ирсэн байна. Тэгээд ингээ хараад үзэх юм бол геометрикээр ингээ явж байгаа. Тэгээд удахгүй угаасаа бодоо болох байхаа. Удахгүй ер нь бол одоо агаарын хамгаалтын систем байхгүй болсон юм шиг зүгээр ингээ хүссэн газартаа бүгд олон одоо бүр ингээ байлтааны онгоц тий Сухой Су-34 Су-29 янз бүрийн онгоцоо одоо чөлөөтэй ашиглаад эхэлсэн шүү дээ. Өмнө нь бол дэндүү аюултай байсан. Одоо бол хамаагүй. Тэгээ одоо ганцхан аюул байна тэр бол дрон. Бусад аюулууд нь одоо баг байхгүй болсон баг. Танк дуусч байна. Тэ BMP жижиг танк, хөнгөн танк, их том танк, их бууны сум ерөөхдөө бас хомсдол орж байгаа байхгүй. Тэгэл тэд нар ингээ бүгдээрээ байхгүй болчихмол тэгээ хизээний цаг зүгээр байхгүй хаа. Тэгээ энэ хойд солонгос нэгдсэн надад аягүй сонирхолтой санагдаж байна. Энэ дайн одоо эхлээд хэдэн жил болов яагаад одоо хойд солонгос
Яг өмнө мэдээж тодорхой хэмжээнд бидний мэдгүй тусалж ирсэн байж магадгүй л та. Гэхдээ яагаад одоо яагаад гэх юм бол одоо хойд солонгос хожно гэж хараад байна Оросыг. Үгүй мэдээж хүн болгон тэрийг харж байгаа. Тийм. Угаасаа хүн ам цөөрч юм цэрэг борг ингээ олдохгүй байна. Тэгээ хүний нөөцийн бас айгүй хүнд байгаа. Тэгээ Европчууд одоо Friedrich Merz байхгүй болчихно. Макрон угаасаа ирэх жилдээ зодгоо тайлна. Тэгээ Европ дотор Франц, Marine Le Pen, Alice Weidel одоо AfD нам, Front National энэ хоёрын хамтран явчих юм бол Европын холбоо өөрөө эрсдэл орж байгаа байхгүй. Тэгээ Украины хизээч дэмжихгүй байхгүй. Тийм шүү дээ. Угаасаа баруун тийм. Тэгээ Andy Burnham бас өмнө нь бол Andy Burnham одоо Их Британий ерөнхий сайдтай. Хамгийн анхны хүнлүү ярьсан байх юм бол Зеленский лөө ярьсан. Тухайн үед би мань хүнийг бас нэлээд шүүмжилсэн. Яг Keir Starmer юм байна. Гэхдээ сая бас нэг шинэ мэдээлэл гараад ирсэн. Andy Burnham тэрэндээ амар дургуутсан гэсэн. Шахагтаад ярьсан гэж байгаа. За тэгээд дараа нь Зеленскийтэй ингээ уулзсан гэж байна. Гэхдээ юу хийсэн бэ гэх юм бол бүрэн албан ёсоор хувцлаагүй. Гарын бүр ингээ хальт бариад тэгээ хэлэх ёстой юм ин хэлээд тэгэл зүгээр маа гэл явуулсан байлаа. Зеленский цагаан ортонд ирсэн шиг. Тийм, ерөөдөө хийхсэн яг нөгөө хатам аав ээж дээр очно. Амар байна баг гэлээ. Ерөөдөө тиймэрхүү юм болж байгаа аахгүй. Яа, тэгээд Burnham ерөөдөө бас энийг харж байгаа. Энэ бол ер нь бол карьерийн хор юм байна. Тэ. Гэхдээ одоо ингээд Америкийг эсэргүүцэж арай болохгүй юм байна. Европыг бас эсэргүүцэж арай болохгүй юм байна. Тийм учраас зүгээр ингээд за ингээд тэ ингүүл тэгвэл за ингээд минимум да. Тэ. Цагаан сар наадмаараа ингээд хатмаа ээж авдар очоод тэгэл бай гэл минимум хийж байгаа хгүй. За тэгээд AfD, Front National, Andy Burnham ингээд яваад үчих юм бол Европ тэр чигтээ өөрчлөгдөж байгаа хгүй. Тэгээд янз бүрийн өөр улсууд угаасаа ингээд дэмжих ёстой болохоор дэмжиж байгаа хгүй. Ингээд амар дургу. Тэгээд Польш, Монш дараа ингээд ирэх юм бол тэгэл энэ project Ukraine угаасаа дуусч байгаа. Тэгээд хинээс одоо хамаарах юм бэ гэх юм бол одоо Friedrich Merz баг удахгүй хөөгдөж магадгүй. Тэ. За араас нь хин ирэх юм бэ гэх юм бол бас харъя. Тэр хүн бас энэ ер нь бол энэ Украиныг дэмждэг юм уу тэгээ бас харж байгаа хаа. Тэ ингээд Украиныг ингээд тултан дэмжсэн. За Keir Starmer байхгүй. Тэ Friedrich Merz байхгүй. Макрон бүр ингээд үзэн ядагдаж байгаа. Ингээд намаас хүрүүлэх үү эсвэл тэ Зеленскийг дэмжих үү гэсэн юм явж байгаа. Тэгээд Европын дэмжлэг байхгүй болчих юм бол энэ дайн угаасаа дуусна. Америкчууд аль хэдийн санхүүжих болцсон. Тэгэл дуусна. Европ тэгээ аюул нь юу юм бэ гэх юм бол хүн болгон мэдчихэж байгаа. Европын холбоо дуусчих юм бол Украины дайн дуусчих юм бол Европын холбоо бас байхгүй болчих واخхой. Тэгэхээр энэ Украины дайн дууссаны дараа заяа геополитикийн хувьд бол амар том юм бол. Бүр евро алгуулж магадгүй. Тийм юм болох. Тийм учраас тэр Andy Burnham заа ингээ бүсэн ойлгож байна ингээ. Ингээ банкны систем, засгийн газрын бонд, тэтгэврийн хөрөнгө оруулалт, үрийн хэрэгсэл, сэргээх эрчим хууч, газны хоолой бүх юм ингээ тэр чигтээ өөрчлөх гэдэг байгаа байхгүй. Яг гэх юм бол ингээ жоохон жирэмсэн болсноо ингээ улам жирэмсэн одоо ингээ 10 их хэрэгтэй болсон байгаа байхгүй. Тэ аимшигтай. Валют ярьсан миний дараагийн сэдвэр айгуу гоё шилжлээ. За энэ BRICS өөрсдийнхөө валютыг блокчейн дээр одоо нөгөө биткойны технологиор гаргана гэсэн юм сая Путин ярьлаа. Эдгээр тэр нөгөө Евро байхгүй ерөнхийдөө дэд бүтцийн хувьд бол нэлээд том өөрчлөлт орно гэдгийг мэдээд ингүү. Таны бодлоор энэ BRICS-ийн шинэ одоо валют гарч ирэх юм бол юу болох вэ? Доллар бол мэдээж нэлээд хэцүүхэн. Яг нэг валют гарч өөрийнхөө валютаа гарахгүй байна. Тийм. Яг гэх юм бол арай биш ээ. Ерөнхийдөө дэлхийн хаашаа буцах юм бэ гэх юм бол алтаараа ерөнхийдөө томоохон улсууд хоорондоо худалдааныхаа тэнцлээ зохицуулдаг болно. Уусаа болоод эхэлж байгаа. Орос хятадууд одоо тэгж байгаа. Тийм. Иран хятад бас алтаараа тэгж байгаа. Тэр нөө fiat currency гэдэг юм одоо энэ цаасан мөнгө гэдэг юм бол цаасан мөнгө үлдэн floating exchange rate бас үлдэн. Тэгээ энэ бас буцсан гэж байхгүй. Гэхдээ чи ингээ хараад үзэх юм бол одоогийн байгаа дэлхийн санхүүгийн зах зээл одоо нэг хоёр төрлийн давхартай байхгүй юу? Одоо нэг томоохон хамгийн дээр юу явж байгаа юм бэ гэх юм бол Америкийн засгийн газрын үнэт цаас. Одоо нэг төв банкын нөөц тий
Одоо Монгол бас тэрэндээ нэлээх мөнгө хийдэг байсан. Одоо яаж байгаа юм би яг сайн мэдэхгүй байна. Хятадууд бас нэлээх авцсан байсан. Япончууд, Их Британи гэх мэт чинь бүгдээр. Тэгээд нөгөө Их Британи хаяа юм экспортлохгүй. Одоо би чамаас үргэлж юм худалдаж аваад чи дандаа надлуу юм зараад авах юм бол тэнцлийн хувьд бол чи эцтэй хамаг миний мөнгийг авчих штэ. Тэгээ ингээ равдан доллар, эдэр доллар байсан бол одоо миний доллар хизээний цагт унах байхгүй юу? Яг гэх юм бол чи бүх юм экспортлдог, би бүх юм импортлдог. Тэгэх юм бол миний валют хизээний цаг чи ингээ за окей. Эдрээ би таны ингээ баахан эдрээ доллар авлаа. Би нүгээр одоо яах юм бэ? Юм авъя л та. Надаа зарах юм байвал, чамд зарах юм байвал хоёлынгийн ингээ 8 үргэлж тэнцүү байх юм бол тэ равдангийн мөнгө авсан ч би равдан дээр очиод юм авч болох юм байна. Эдрийн мөнгө авсан ч эдрээ дээр ирээд бас нэг юм авч болох юм байна. Гэх юм бол амар nice байхгүй юу? Гэхдээ ингээд хаяада зэсийн үн ханш, нүрсийн үн ханш унцдаг байхгүй юу? Тэгээд Монголоос юмыг худалдаж авмаар байгаа юм бол за ингээд нүрс амар хэмтэх маань, зэс амар хэмтэх маань би бас нүрс ойрт нэг авмааргүй байна. Зэс надаа бас хэрэггүй гэх юм бол Монголоос одоо авах юм юу байгаа юм? Бараг байхгүй байхгүй юу? Тэр нөгөө ус болгон өөр хэмжээтэй экспортлж өөр хэмжээтэй үйлдвэрлэж очоос ер нь хідэж тэнцэхгүй юм байна шүү дээ. Тэгээд улиралдаа жилдээ нөгөө хоёр улс хоорондоо тэр нөгөө янз бүрийн зөрөөгөө юугаараа арилдаг байсан бэ гэх юм бол Америкийн засгийн газрын үнэт цаасаар арилдаг байсан байхгүй юу? Окей. Гэхдээ одоо Америкийн засгийн газрын үнэт цаас юу болсон бэ гэх юм бол санхүүгийн зэвсэг болсон байхгүй юу? Хин зэвсэг болгосон бэ гэх юм бол Америкчууд өөрөө зэвсэг болгосон. Тэ. Орсуудын эзэмшижсэн Европ ба Америкийн засгийн газрын үнэт цаасыг зүгээр ингээд царцаацсан, хураацсан, хулгай хийсэн. Тэ. Тэрнээс 2014 оноос хойш тэгээ хятадууд юу хийсэн бэ? Америкчууд бид нартай удахгүй дан хийх юм байна. Тэгээ чи хятадууд байсан бол чи өгсөндөө ирээдүйгийнхаа дайсангийн үрийг зээлийг санхүүжүүлэх юм бэ. Тэ. Би чамаа 10 жилийн дараа алнаа. Гэхдээ мандаа нэг мөнгө зээлчихдэггүй. Тэ. Тим тэнийг юм явж байгаа хгүй. Тэгээд хятадууд одоо сүүлийн үед юу хийж байгаа юм бэ гэх юм бол тогтмол нөгөө Америкийн засгийн газрын бонд багасж байгаа. Оросын засгийн газрын бондыг бас авахгүй байгаа. Өөр янз бүрийн улс Европ угаасаа бүр хог болсон. Тэгээ Кая Калас үзэл гэл ингээл хоёр тэнийг авгаа орж ирэл тэр бүх юм ингээ самраа хийцэн байхгүй. Тэгээ бүр ингээд олон улсын төлбөрийн систем тий тэн дээрээ бүр ингээ Оросын мөнгийг ингээ хураагаад авн маун Swift-ээс чамааг хуун гэх мэт чинь янз бүрийн яриад байгаа болохоор одоо тэр дээр үе өмнө бол Европ Америкчууд диважн амьдарч байсан байхгүй юу? Өөрийнх нь хэвлэж байгаа мөнгө, өөрийнх нь зээлж байгаа үрийн бичиг, зээлийн гэрээ Төв банкны нөөц болцсон байсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхдээ тэр Төв банкны нөөцийг тэд нэр ингээ бузардуулсан, улс төрчсөн. Одоо улсууд яаж байгаа юм бэ гэвэл наад Америкийн засгийн газрын үнэ цаас угаасаа найдваргүй царцаачих юм байна, яачих юм байна. Европын угаасаа бүр хог болсон. Одоо юу нөөц болж байгаа юм бэ гэвэл алт нөөц болж байгаа байхгүй. Тэгээд түүхэндээ хэмжээндээ одоо алтаа авж байгаа. Европчууд бас алтаа аваад эхэлсэн байгаа. Оросууд тодорхой хэмжээндээ авч исэн. Одоо төр зүртээ бас ингээд зарж байна. Тэгин хараад үзэх юм бол сая алт нэлийн тэнгэр рүү пуужинцсан. 5000 хэдэн зуул пуужинцсан. Юу болж байгаа юм бэ гэвэл Төв банкуд бүгдээр авсан. Яг гэх юм бол Америкийн засгийн газрын үнэт цаасыг нэг авахгүй байгаа. Европын засгийн газрын үнэт цаасыг бас нэг авахгүй байгаа. Японыг бас авахгүй байгаа. Хятадуудыг бас авахгүй байгаа. Яг гэх юм бол хятадууд бас яг адилхан царцаах магадaltaй байхгүй. Тэгээ юу авч исэн бэ гэх юм бол алтыг авч исэн тэрийг ингээ авсараад нөөцлж исэн байхгүй. Одоо нөгөө үйлдвэрлэж гин, юмаа зарж гин, юмаа экспортлж гин, Герман улс, Англи улс, Хятад улс, Япон улс ингээ ашигтай ажиллаж байгаа штэ. Ингээд Япон хамгийн гол нь хятадууд хамгийн гол нь одоо ашигтай ингээ явж байгаа. Тэгээ тэр илүүлэлт гарсан мөнгө хаашаа шингээх вэ гэх юм бол янз бүрийн засгийн газрын үнэт цаасыг авч болохоор алтыг авч исэн. Тэгээд саяхан тэр State of Hormuz-ын дайн эхэлсэн чинь маш олон эдийн засгууд нөө асуудалд орсон. Төлбөрийн хувьд бол бас асуудалд орсон хамгийн гол нь Турк улс байна, Арабын орнууд байна. Тэд нар юу хийсэн бэ гэвэл айгүй сонирхолтой заяа. Анх удаа хэдүүлээ юу харсан бэ гэх юм бол энэ дайн эдийн засгийн эргэлзээтэй үе болоод ирэхээрээ тэр улсууд юу хийдэг байсан бэ гэх юм бол засгийн газрын бонд үнэт цаасыг зардаг байсан юм бол саяхан нэлээд их алтыг зараад эхэлсэн. Тэгээд өмнө айл эдэн тэр засгийн газрын цаасаа зараад алт авсан байсан юм шүү те. Тийм эсвэл нөгөө нэмэхгүй ядаж. Тэгээ одоо Америкчууд үрийн асуудалд орсон байгаа. Тэгээ ингээ Их Британи, Японд Солонгосчууд юу хэлж байгаа юм бэ? Манай засгийн газрын үнэт цаасыг зарах юм бол алын шүү гэж яриад байгаа байхгүй юу? Нэмж бүр ав гэдэг байгаа байхгүй юу? Тэг яг гэх юм бол үрэн дотор ингээ живж байгаа Америкчуудад 40 их $80 засгийн газрын үртэй
тэрийг хэн зарцсан байгаа юм бэ гэх юм бол Америк дотооддоо зарцсан байгаа. Хятадуудад тодорхой хэмжээнд зарцсан байгаа. Япон, Англи, Европ гэх мэт чинь одоо холбоотой НАТО-гийн орнуудад юм уу холбоотой түншүүдэд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол наад Америкийн засаг газрын бонд зарах юм бол бидний тааны алын шүү. Тариф яач шүү гэд өөрийнхөө тэр нөгөө өөрийнхөө пирамид сүлжээгээ ингээ нураахгүй тулд яаж гарах вэ? Тэгээ тэр хүмүүс ингээ Трампын өөрийг өрхөө эсвэл алтаа зарах уу гэсэн алтаа зарж байгаа байхгүй. Тэгэхээр алтаа унжээ. Тэгээ янз бүрийн ингээ энэ хормосын юм гайг болоод ирэх юм бол алт буцаагаад өсөж байгаа. Тэгээ одоо төв банкуд цаана яг ингээ далд сууж байгаа байхгүй ямар ядаргаад. Тэгээ рафтан жин одоо ахтаа ингээ мөнгө зээлэхгүй юм бол ахын чамаа алын шүү гэсэн юм ярьж байгаа байхгүй. Гэхдээ идрийнхаа би тэгээ хизээ ингээ мөнгө юу яриад байгаа юм бэ? Мөнгө надад нэмж өг гээл явж байгаа байхгүй. Тэгээ ингээл ингээд мөнгө зээлэх хүн бол ингээ алуулах юм байна. Би одоо яах вэ бэ гэдэг төв банкун гайхсан сууж байгаа байхгүй. Fuck гэл тэ. Тийм учраас за окей ингээд жоохон за 10 сая төгрөг нэгсэн юм бол за нэг 2 сая байна. Уучлаарай. Тэгээ бусдаар ингээд нууцаар алт аваад байгаа цаараа. Гэтэ энэ BRICS-ийн та энэ валют биш л дээ. BRICS-ийн юу гэж бодож байна? Явахгүй яагаад гэх юм бол энэ BRICS-ийн валютад хэн ч идэхгүй. Хоорноо ч идэхгүй шүү дээ. Рублийн засгийн газар нөө. Алтаар явчихна. Баха. Алтуул хүлээн зөвшөөрөх ямар ч асуудалгүй. Янз бүрийн төлбөрийн систем явна. Яагаад гэх юм бол Америкийн SWIFT систем тэ Барак Обама угаасаа бодсолтуулсан. SWIFT-ээс Оросуудыг гаргасан, Хятадуудыг гаргамаар яриад Бразил тэгэл ингээл ер нь бол SWIFT ягаад үүсгэн байгуулагдсан бэ гэх юм бол улс төрийн бус төлбөрийн систем дэлхийн худалдаа Америкийн засгийн газар бас ерөөхдөө улс төрийн бус маягийн тэгээ дэлхийн нөөц value тэгээ ингээд тэнэгцээр хагаад SWIFT-ийг алдсан байна. Европчууд төрүүлээд төлбөрийн систем бас алдсан Euroclear GG тэгээ тийм учраас энэ явах магадaltaй. Тэгээ decentralized юм бол бүр амар. Гэхдээ энэ BRICS-ийн валют явахгүй. Ер нь бол рубль байна. Юан байна. Тэрний дээгүүр юу авах юм бэ гэх юм бол алт явах байхгүй. Хоёр валютын системтэй. Өмнө нь хоёр валютын системтэй би сая тайлбарлаа шүү дээ амар удаа. Засгийн газрын бонд, тэгээ доороо евро, доороо йен, доороо юан. Гэхдээ ингээд хамгийн дээд давхар том улсууд хоорондоо бүх юм яадаг байсан бэ гэх юм бол treasury government bond-ороо бүх төлбөр тооцоогоо хийдэг байсан байхгүй. Одоо тэрний оронд өөр юм гарч байна. Тэгээд алт юу юм бэ гэх юм бол цаана counterparty risk гэсэн юм байхгүй. Алтыг одоо өөрийнхөө safe юм орны доор хийсэн юм бол хинч булаагаад авч чадахгүй, хинч зарцааж чадахгүй, хинч чамд санкц тавих боломжгүй. Тэ? Хинч хүчингү болохгүй, хинч Зеленскийд шилжүүлэх хийхгүй. Тийм учраас энэ алт болох байхгүй. Counterparty risk. Тийм учраас алт тийм үүрэг ролыг ингээд биелүүлдэг байсан байхгүй. Одоо буцаага тийшээ явж байгаа шүү. Өнөөдөр яриа гэж утсан сэдвүүд маань л энэ байлаа. Маш сонирхолтой. За Pepperstone-ийн талаар та нэмээд хэд мэдээлэл өгөх хүмүүс та. Өмнө бас ярьжсэн жоохон давтчих тий. Манай school community дотор $10-20 мянган долларын хүмүүс хөрөнгө оруулалт хийгээд хамт арилжаа хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол хийдэг. Одоо баг 2 жил өгч чинь маш амжилттай явж байгаа. Зарим хүмүүс мөнгө хэд нугалцсан сууж байгаа. Тэгээд ер нь бол 10,000-аас доош бол хэрэггүй. Яагаад гэх юм бол манай school community-ийн сарын төлбөр бас 29-аас $44 хооронд ингэ явж байгаа одоохноо. Тийм учраас $1,000-тай хүн бол сарын $40 шимтгэлүүлээд шал хэрэггүй бид нар угаасаа үгүй хэрэггүй гэдэг аахгүй. Гэхдээ $20,000-тай болцсон юм бол амар cool. Ерөөдөө зөвлөж байгаа. Тэгээд зарим хүмүүс юу ярьж ирсэн бэ гэх юм бол надад $10,000 байхгүй. Надад $500 байна. Надад $1,000 байна. Надад $3,000, $5,000 байна. Тэгээ өмнө юу хэлдэг байсан бэ гэх юм бол 10,000 болгочоод яраарэ гэдэг байсан байхгүй. Тэгээ зарим би бас ямар штэ гэл. Тэгээ хэдүүлээ яатсан байгаа юм бэ гэх юм бол Pepperstone компанитай хамтарсан байгаа. Тэгээд манай энэ видеоны доор нэг бүртгүүлэх линк байгаа. Тэгээ бас код нь юу вэ? Идэрбат 4755 тий. Бүртгүүлэхдээ Идэрбат 4755 бүртгэлийн код оруулах юм бол имэйл хаягийг чинь авчна хэдүүлээ бид нар гол нь ер нь бол тэр байгаа шүү дээ. Тэгээд тэр код ороо тэр линкээрээ бүртгүүлсэн хүмүүс лөө бид нар юу болох юм бэ гэх юм бол 7 хоногт 2 удаа Pepperstone дээр хийх боломжтой хийж байгаа арилжаануудаа хуваалцсан. Манай school community-гаас өөр арилжаанууд ч хаяа 1-2 хувьцаанууд нь хоорондоо давцсан. Гэхдээ Pepperstone дээр зарим хувьцаанууд нь байгаа, зарим валютууд нь байгаа. Interactive brokers дээр дийлэх нь байгаа. Гэхдээ зарим нь байдаггүй.
Pepperstone бас яг адилхан. Тэгээ Pepperstone-ы багц School-ээс жоохон өөр шүү. Тэ. Тэгээ School дотор ер нь бол өдөр болгон мэдээлэл ордог. Өдөр болгон тийм нэмэлт мэдээлэл ордог. Өдөр болгон баг арилжаанууд явдаг. Pepperstone дээр 7 хоногт 2 за дээш хөөслүүд нь 3 удаа. Тэ. Яа. Яг би тэрэн дээр нэмэт хэлэхэд энэ геополитикийн нөхцөл байдлыг арилжахын тулд ер нь бол валют сүүлийн хэдэн сар хойлоо нэлээх арилжлаа шүү дээ. Тэгээ валют дээр бид нар одоо интерактив дээр яаж арилждаг юм бэ гэхээр нөө заавал бирж дээр арилжаалагддаг сан буюу одоо сангаар нь дамжуулж авдаг байсан. Futures гэрээ. Эсвэл futures гэрээгээр авдаг. За тэнгууд сан маань яа гэм бэ гэхээр өдөр болгон ханшин дахиад шинээр эхэлдэг. Reset хийх шаардлагатай байдаг. Тэгэхээр ер нь бол futures гэрээ дээр долларын futures авахын тулд бараг $100,000 одоо позиц авчдаг болохоор ер нь бол futures гэрээ арилжахын тулд бараг $100,000 хэрэгтэй байхгүй юу? Ер нь доорож тий. Асар их мөнгө хэрэгтэй. Тийм учраас нөгөө жирийн Монгол хүнд бол энэ хаалттай ертөнц. Гэхдээ зарим нь одоо Pepperstone дээр айгу easy хийх боломжтой. Тийм $1,000 байсан ч is okay. Гэхдээ Pepperstone руу нэг $2,000 хийчих юм бол яг болно. За. Окей. За тэгээ дараагийн контент дээр юу л уулзъя. Ийм удаан бит хоёрыг ингэ сонсоод байгаад нь баярлаа. Баяртай guys. За баярлалаа баяртай.